За яасан бэ гэвэл өчигдөр хараад манай том машины дугуунд нь хадаас зогтчих. Ашгүй дээ миний захиалга ирсэн байна. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? За хоёр хүн маань хичээлдээ явлаа. Манай өнөөдрийн Сиатлын тэнгэр жаахан бүр хөг өчтөр шин бороо орсон байна. Гэтэ гайгүй дулаахан байна. За яасан бэ гэвэл өчигдөр хараад манай том машины дугуунд нь хадаас зогтчих. Баларсан. Нара хийн жоохон гарчиж. За манай гэрээс ингээд 2 минут хөрөхгүй газар том дугуйт цэрийн газар байдээ. За ийшээ ороод дугуйгаа шалгуулах юм. Машины маань дугуй хадаас нь аваад нөх гэсэн чинь болохгүй байна гинэ. Уртлын 2 дугуй нь бүр нилээд мүлээцсэн байна. Тэгээ ядаж уртлын 2 дугуйгаа солихгүй болохгүйгээ. Тэгээ 4 дугуйгийн дөрүүлэнгийн солийг гэхээр хамгийн хямдхан $700 $50,000 майлна. Их майлтай нь болохоор 80,000 майлтай 1000 баг 200 орчим болох гээд байна. Тэгээ би харин артлын 2 нь алхир мүлээсэн гэдгсэн чинь артлын 2 нь бол гайгүй байна. Ерөнхийдөө яг дугуйныхаа 30-40% нь л мүлээсэн байна. Тэгээд уртл нь бол солихгүй болохгүй. Нэг нь угаасаа ингээ хадаас орцсон, нөгөөх нь нийлээд мүлээсэн байна. Тэгэхээр нь уртлын 2-оо солиулъя гэдээ сууж. За ингээ сайхан шин уртлын 2 дугуй маань сайхан шин дугуй боллоо. Янзтай. Арын дугуй маань 30-аас 40% илгэсэн байна гэсэн. За энэ хараад. Гэтэ ер нь бол 6-аас 9 сар гайгүй унаал гэсэн шүү дээ. За нэг дороос 4 дугуй солиулахар чанга байна. Ээж хоёрхөө. Яа. Шири хоёргоо сургуулиас нь авчирч байна. Ээжих наа. Өдрийн хоолоо идчихэд ширээ ажилдаа явсан. Харин бид 3 усан парк дээр ирж тоглохоор шийдсэн байна. Ямар хөөрхөн бэ? Манай хоёр зүгээр очиод нэг бүрчлэн нэрийг уншаад хэдэн настаа гэх. Олимпиа. Гой өнгө нэмж шүү энэ хавьд. Яг уртлаас нь харуулвал Олимпиа. Манай Эдэн нь Олимпиа хотод төрсөн. Олимпиа хотын өвчтэй. Одоо бараг 8 цаг болж байгаа учраас цаг агаар юм гоё байна. Бид 3 жимс авахаар хаагнс орж ирж байна. Тэр жимснүүдийн артал хараад толь тавьсан чинь айгүй гой тусгал нь гой харагдчих шүү. Тийгээж гоё юм те. Айгүй гоё юм их харагдчих ингээд юу жимсний ард ингээд толь тавьсан чинь тусгал нь 2 харагдаад. За ээж хоёр юу авах юм? Гэл авчих гэж. Hello. Миний мөхгүйгээ тэнд явж ирсэн. Hello, Annette. Annette, you have to go the other way. It's okay. Eat in short way. I'm coming, Nana.
Явж чинь. Гэрийнхээ урдуур авах гээд бид хоёр гэрийнхээ артлаар авах гээд гараашаа. Асууха. Yeah, I told you to go faster. Тэрүүлээд ирц бид хоёроос. Яатна. Эдэн төрүүлээ ирц. Манай хасууха боо юм болж ингэ маш. Хөөе хасуу ичхөө болгоомжтой хасуу. Хасуу зүгээр машинтай ээж би дөө хожигдчихлоо гэд. I told you to go faster. Энэт төгч хасуу нэр. Зээш нь машина бүрэн парклаад байх юм. Гурал айскрим идэх юм уу? Нэг айскрим. Ямар юу? Гой карамел. Yeah. Хоёр авах юм уу? Yeah, we are. Идэх юм уу? Ээж нь. No. Go. Заг гой тоглоо тэ ээж хоёр хөө. За өнөөдөр Amazon-оос өгөн нэг юм ирэх хэвээр. Сая хаалга дугуурлаа. Тэр маань ирж байгаа. Үе нэрээ Монголоос хараа. Манай хоёр Монголоос ирэхдээ авчирсан. 5 Маша гэдэг лүү, Миша гэдэг лүү. Тийм би ашиггүй дээ. Миний захиалга ирсэн байна. Amazon-оос богийн 3-4 юм захиалсан. Ча? Хамт үзэх үү? За миний захиалсан юмнуудаас юу ирсэн байна. Amazon-оос ер нь юм ирэхтэй сав баглаа айгу сайн багладаг. За ингээд дээр нь ингээд хөдөхгүйгээ цаасууд хийсэн байна. Миний доор хангер ирсэн байна. Би үүдэндээ гоё үүдэндээ өлгөх декор авсан. Тэрийг миний хуучин бүр хавхаар халтар болоод жоохон үзүүр эдэр сэмэрсэн. Тэгээд богийн хоёрыг шинээр захиалаад за энийг бүгдээр хамт онгоолгоо. Энэ юу вэ? Би мартсан байна. Энэ хөргөчний усны шүүлтүр загсан. Home Depot-оос авсаж нэлээд үнэтэй агаад байсан. Тэгээ Amazon-оос захиалаад ингээ 3-таа 20 төлөө $30 хүрэхгүй байсан. Тэгээ 6 сарын хэрэглээ. Ээж шаахан жаалаа. Ээж нь water filter. Харин тэ энэ манай хөргөч энэ нөгөө фильтр нь дууссан чинь мөс нь гарахаа болцсон. Тэгээ заавал фильтрийг сольж иж хүүхдүүд чинь хөргөчний ус уугаад идэг ш тэ. Тэгээ ямар ч сан фильтрийг солиод харин тийж. Зак ийм юмнууд ирсэн байна Amazon-оос. За манай хөргөчний энэ фильтр гэсэн бичиг насцсан байгааз. Тэгэхээр орж иж байгаа усныхаа доотлын хоолойг хаагаад энд усны фильтр байгаа. Тэгэхээр энийг ширээ солино гэсэн үг.